Европын газар нутгийн хэмжээ нь 10.2 сая км² талбайтай 44 онцтой хүн ам 740 сая хүн амтай Уралын нуруунд Каспий дэгс Азиас Гибралтар бие хоолоогоор Африкаас тусгаарлагддаг. Европыг Баруун Европ, Зүүн Европ, Хойд Европ, Өмнөд Европ, Төв Европ гэж хуваадаг. Далайн сэрүүн зүүн, зөөлөн өвөл, сэрүүн чиглэг газар дундаж тэнгисийн уур амьсгалтай. Цагаан эрсдэн ихэвчлэн голдог. Англи, Франц, Испани, Португал хэлтэй. Европ бол эртний соёлын өлгийн нутаг. Шинжлэх ухаан, философи, урлагийн төв юм. Парисын Эйфелийн цамхаг, Ромын Комзэ гэх мэт. Европ холбоо нь 27 улстай, өндөр хөгжилтэй Герман, Франц, Англи, Швед, Ирланд бөгөөд бүх улсууд хөгжлөөрөө сайн түвшинд байдаг. Европчууд христийн шашин голлон шүтдэг. Ватикан улс нь католик шашин дүүрэг. Аж үйлдвэр, худалдаа санхүү, хөдөө аж ахуй амжилттай хөгжсөн. Герман автомашин, Франц хөдөө аж ахуй, аялал жуулчлал, Дарс үнэртэй улс, Испани Дарс автомашин, завгар дизайн, Швед, Нидерланд, Дани боловсролын хөгжлөөр тэргүүлдэг. Ой нууц нь Нарс, Хуш, Улаас, Гацуур, Царс, Хөвөд ургамалтай. Улаан будай, Арвай, Эрдэнэ шинж, Жимс, Трайлтараа тэргүүлдэг. Гөрөөс бог, Өнөг чон, Баава, Янгар, Шувууд, Шивлмөс, Эрвэс амьтад голдог. Нүүрс, төмрийн хөдөр, Зис, Цайр, Хар тунгалан, Хөнгөн цагаан газрын тос, байгалийн алт мөнгө орон нутцтэй. Европ байгаль орчин хамгаалах бодлого маш хатуу олборлох ашиглагтай эколог доктортой хөгжилдөө ихэвчлэн анхаардаг.